За тэгээ хичээл рүү орё. За ер нь яагаад энэ фарамчлалын хэл хичээлийг орох хэрэгтэй болсон юм бэ гэхээр ерөнхийдөө бол одоо манай энэ ертөнц бол маш ховсон өөрчлөгдөж байна. За энэ ховсон өөрчлөгдөж байгаа энэ үед болохоор фарамчлалын хэл бол маш чухал ойлголт болж хувирж байгаамаа. За учир нь гэвэл одоо бидний өдөр тутмын үзэж байгаа энэ хэрэглээ болон энэ бидний үзэж байгаа төрөл бүрийн энэ мультимедиа хэрэглээнүүд маань бүгд фарамчлал руу шилжсэн. За үүнийг бол одоо дурдах нь илүүц байх гэж бодож байна. За яагаад тэгж хэлээд байгаа юм бэ гэхээр одоо орчин үед энэ хөгжиж байгаа хамгийн том салбарууд бүгд фарамчлалын хэлтэй холбоотой уялдаатай хөгжиж байна. За үүний нэг жишээ бол одоо манай шинжилгээ ухааны технологийн сургуульд компьютерийн чиглэлээр сүүл 3 том мэргэжлүүдийг нээсэн. За үүний нэг нь мультимедиа технологи, их өгөгдөл, машин сургалт. За тэгээд Internet of Things гэсэн мэргэжлүүдийг бол нээсэн. Эдгээр мэргэжлүүд маань болохоор одоо 21-р зууны түүчээлэн хөгжих том мэргэжлүүд байгаа. За тэгээ явж энэ фарамчлалыг яг юунд хэрэгтэй юм бэ гэхээр одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол энэ өрөөний температурыг хэмждэг автомат багжийг фарамчлахад хэдхэн мөр өгөгдөл орж байгаа. Энэ өгөгдлийг л ерөөсөө фарамчлалыг ашиглаад байна. За тэгэхээр энэ маань ганц өрөөний температур хэмжигчдэр зөвхөн хэдхэн мөр өгөгдөл орж ийн гэдэг бид нар яг ярьж болох боловч яг ясн дээр цагаатлах юм бол цахилгаан машин, ухаалаг одоо робот тийм үү, хиймэл оюухан дээр хэдэн мянган мөр өгөгдлүүд ордог. Энэ маань зөвхөн хэдхэн мөрөөс эхэлнэ. За тийм учраас 21-р зууны инженерүүд фарамчлалын хэлийг бол түлхүү сурч мэдэхгүй бол одоо орчин үеийн ажлын байран дээр тавигдах шаардлагын хувьд тэнцэхгүй болж таарах гээд байгаамаа. За ингээ өгөгдөл гэж юу вэ гэх эхний хичээлийг эхлүүлье. За өгөгдөл гэдэг маань болохоор тоо болон тэмдэгтүүдийн цогц ба ямар нэгэн зорилгогүйгээр цуглуулсан өгөгдлийг хэлнэ. За үүнд одоо ямар ч өгөгдөл байж болно. За өгөгдлийг анх 1640 онд өгөгдсөн эсвэл олгосон баримт. За латин хэлнээс datum буюу өгсөн гэсэн үгийн сонгодог олонтоо хэлбэрээр за англиар өгөх буюу одоо to give тийм үү гэсэн үгийн саармаг үг болон одоо хийх дүү за өгөх гэсэн үгний суурин дээр энэ үг маань үүссэн юм байна. За сонгодог хэрэглээнд анх математикийн асуудлуудыг тооцоолоход үндэс болгон өгсөн баримт гэж үзээд 1897 оноос ер нь бол ашиглаж эхэлсэн юм байна. За тухайн тэр баримтан дээр болохоор ирээдүйд ашиглах зорилгоор цуглуулсан тоон баримтуудыг өгөгдөл гэж үзнэ гэж хадгалсан юм байна. За энэ доор нь болохоор аль биесны ашигласан их үүсвэр нь энэ дээр байж гин. За бид нар болохоор өгөгдлийг бол дата гэж яваад байдаг тий. Тэгтэл яг ясан дээр дата гэж дуудахгүй байгаа тий. Data гэж дуудаж байгаа тийм үү. Гэх мэтчлэн ингээд одоо нарийн мэдээлүүд бас байна. За компьютерийн өгөгдөл буюу одоо энэ data нь компьютерт боловсруулагдсан эсвэл хадгалагдсан мэдээлэл юм аа. За энэ мэдээлэл нь текст, баримт, бичиг, зураг, аудио, за видео, дүрс, клип, програм хангамж эсвэл бусад төрлийн өгөгдөл хэлбэрээр байж болно. За компьютерийн өгөгдлийг компьютерийн төв процессор боловсруулж болох бөгөөд компьютерийн хатуу диск дээрх файл хавцанд хадгалагддгаараа давуу талтай. За багш нь гайгүй ярьж байна. Арай хурдан байна уу? Одоо энэс удаа ярихаар ч бас арай удаа явна тийм үү? Зүгээр гэнэ үү? За тооцооллын хувьд болохоор энэ өгөгдөл гэж юу юм бэ гэж яриад байна тийм үү? Энэ компьютерийн тооцооллын хувьд болохоор өгөгдөл маань ганц тоо эсвэл олон тоо байж болно. За энэ бол нийт масс тоо байж болно. За масс тоо гэдэг маань их өгөгдлийг хэлж байгаа. Их өгөгдөл гэдэг маань болохоор хэдэн мянга, хэдэн сая, хэдэн тэрбум өгөгдлийг ярьж болно. За эдгээр маань ерөөсөө ингэ явж тэмдэгтийн дараалал болж хувирна гэсэн үг. За datum буюу энэ өгөгдөл гэсэн өгөгдөл маань одоо өгөгдлийн нэг тэмдэгтийг хэлж байна. За өгөгдөл мэдээлэл болохын тулд тухайн өгөгдлийн тайлбарыг шаарддаг. За ерөнхийдөө энэ компьютерчсэн энэ тоон технологийн үед дижитал өгөгдөл нь аналог энэ дүрслэлээс ялгаа нь юу байгаад байгаа юм бэ гэхээр нэг тэг гэсэн энэ хоёрхан цифрээр хоёртын тооллын системийг ашиглан дүрслэгдсэн өгөгдлийг дижитал өгөгдөл гэж нэрлэнэ. За нэг гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө энэ өрөөний гэрлэлээр жишээ авах юм бол гэрэл салтаа байгааг нэг гэж үзнэ. Одоо нэг өсөндөө идэвхтэй төлөвт байна гэсэн үг. Тэг гэж юу хэлээд байгаа юм бэ гэвэл энэ өрөөний гэрэл унтраалттай буюу гэрэл
итгэхгүй төрлийг хэлж байгаа. Тэгэхээр энэ нэг тэгс энэ хоёр цифрийг хоёртын тоолын системд ерөнхийдөө дүрслээд энэ хоёроор тоолын системээ үүсгэдэг. Энэ дижитал буюу тоончлсан технологийн бүх технологиуд бүгдээрээ энэ нэг тэг тоон дээр өгдлөө хадгалж өгдлөө бичдэг. Компьютер дээр байгаа бүх өгдлүүд энэ нэг тэг гэсэн тоон цуван дараалалд хадгалагдаж биднэрт буцааж өгдөл болж харагддаг юм. За орчин үеийн энэ компьютерийн системд бүх өгдөл дижитал байна гэж тодорхойлсон байна. Энэ бол 1960 оноос үүдэлтэй. За өгдөл гэдэг үгийг англи хэлнээс авсан өгдөл гэсэн үгнээс гаралтай. За орсоор үзэх юм бол өгдлийг бол данны гэж нэрлэнэ. За зарим мэдээллийн процессд өгдөл дамжуулах, боловсруулахад тохиромжтой баримт санааг албан ёсны хэлбэрээр танилцуулахыг өгдөл гэж нэрлэнэ. За энэ дээдлийн үг хаахгүй бол энэ ч одоо. За одоох юу вэ? Явцаа хянах хэдүүл. Явцаа бас тохор харж явахгүй болохгүй шүү. За энэ мэдээлэлд одоо бид нэр за жижигрүүлээ явчих тийм ээ. Дээдлийн юу наагаад. Мэдээлэл гэж юу вэ гэсэн юм. За бид нар бол мэдээллийг төрөл бүрийн их усүрээс авдаг. За хүн бол ерөнхийдөө бол хоорондоо хэл яриа, дохой зангаа, за тэгээд дуу аваа, бичиг үсгээр бол хоорондоо мэдээллийг бол өгөлцөж бие биендээ одоо хоорондоо авалцж байдаг. Одоо жишээлбэл төрөл бүрийн өгдлийг одоо харах бидний хамгийн гол нэг үндэс болохоор бид нар тухайн өгдөл төр мэдээллийг дүрс зургаар илэрхийлэгдсэнийг хараад мэдэрдэг. Бичиг үсгээр хоорондоо бас ярилцж болдог тийм үү. Бие биендээ хоорондоо мэдээлэл үлдээдэг. За дохой зангаа, дуу аваа, хэл яриа. Ингээ мэдээллийг нэгсэндөө 5 их усүрээс бид нэр авдаг байх нэ. Тэгвэл компьютерт өгдлийг бол хадгалахдаа 5 төрөлд бол ангилж хадгална. Тоон, текст, дуу, зураг, видео хвшлэх хэлбэрээр. За тоон хэлбэрийг бол түрүүн багш нь ярьсан 2-ын тоолын систем үүн дотроо бүхэл тоон төрлөөр хадгалж болно. За текст гэдэг маань одоо бидний хэрэгжилж байгаа сонин сэтгүүл дээр одоо төрөл бүрийн Facebook буюу олон нийтийн сайтн дээр уншигдж байдаг энэ текст мэдээллүүдийг бол ярина. Одоо жишээ олгодын доор маань хичээлийнхаа нэр кодыг бол тавьсан байна. За дуу авааны файлын төрлийг бид нар мэднэ. MP3 одоо web за тэгээд OGG гэдэг одоо бидний одоо нэг өсөндөө багшийн ярьж байгаа дууг бол бичээд хадгалах юм бол дуу видео төрөл болж хувирна. За тэгээд зургийг бол бид нар мэдж байгаа. JPEG, GIF, PNG гэсэн зургийн төрлүүд байдаг. За видео хвшлэгийг бол бид нар бас мэднэ. Бидний хэрэглээнд бол өргөн байдаг. MP4, MP2, MP1, DVD гэсэн юм видео хвшлийн төрлүүд байдаг. За эдгээрээ ингээд хэдүүлээ дэлгэрэнгүүлээд үзээ явах юм аа. За өгдлийг компьютерт хэрхэн дүрсэлдэг вэ? За багш нь бол түрүү ярьсан тийм үү? Энэ өрөөний гэрлэр жишээ аваад. Гэхдээ анх бол өрөөний гэрэлж арай байгаагүй. Энэ бол компьютерийн ламп байсан. За тэр компьютерийн ламп гэдэг бол ерөөдөө нэг гэрлэн чийдэн. За тэр гэрлэн чийдэн маань хэрэг асаалттай байвал нэг, унтраалтай байвал тэг. Асаалттай байгаа төлөвөө бэлэн төлөвт байна. Унтраалтай байгаагаа итгэхгүй төлөвт байна гэж ярина. За ингээд анх тэр лампнаас болж нэг тэг гэдэг төлөв маань үүсээд 2-ын тоолын систем рүү шилжээд за тэгээд ерөөдөө явж компьютер дээр байгаа бүх өгдлүүд нэг тэг гэсэн тоон дарааллын цуванд хадгалагдана. За энэ тэгвэл энэ нэг тэг гэсэн тоон дарааллын цуванд хадгалагдж байгаа энэ бүх өгдлийн төрлүүд маань дуу, текст, видео бичлэг, зураг одоо энэ тоон төрлүүд маань бүгдээрээ ингэж хадгалагдаад биднэрт буцаад компьютер маань үзүүлэхдээ энэ өгдлийн төрлүүдээ буцаагаад биднэрт нэг өсөндөө тайлж үзүүлдэг гэсэн үг. Одоо багшийн ярьж байгаа дууг аналог хэлбэрийн дуун долгионыг компьютер маань дижитал болгож хөрвүүлж кодчилж хадгалаад буцаагаад та нар одоо энэ сонсож байгаа хэлбэрийг маань дижиталыг аналог болгож та нарт хөрвүүлж тайлж харуулж байгаа. Энэ маань өөрөө өгдлийг дүрсэх нэг хэлбэр юм шүү. Багш нь өөрөө бол яг нарийн дээр бол компьютерийн техник хангамжийн нарийн мэргэжлийн хүн. Ерөнхийдөө бол одоо бусад хүмүүс шиг одоо мат физик юм уу эсвэл физик электроник компьютерийн багш биш зөвхөн компьютерийн техник хангамжийн мэргэжлэр эзэмшсэн юм суур ойлголттой хүн байгаа юм шүү. Тэргээр бас давуу талтай байгаа.
За мэдээллийн хэмжих нийтжийг бол одоо бид нар бол яг хамгийн бага нэгжийг бит гэж яриад байдаг. Энэ бол ерөнхий боловсролын сургууль дээр хүртэл та нарт заасан байх ёстой. 1 бит бол ерөнхийдөө хамгийн бага нэгж байна. Харин 8 бит маань 1 байт болж хувирдаг. За нэгсэндээ 2-ын одоо 8 хувилбар буюу 256 ширхэг ийм өөр кодны комбинац хослолыг 1 байт гэж үзнэ. За тэгвэл одоо бид нар бол яг энэ C системийг бол мэдж байгаа тийм үү? Килобайт, мегабайт, гигабайт. За одоо бол терабайт дээр явж байна. За хамгийн сүүлд өчигдөр орой багш нь ингээд одоо мэдээлэл үзэж яхад компьютерийн хатуу диск, HDD хатуу диск 24 терабайтын хэмжээнд өгдлийг хадгалж байна гэсэн мэдээллийг бол багш нь үзлээ. За эндээс singlэгч яваад. Тэгэхээр 24 терабайтын мэдээллийг хадгалдаг хатуу диск гэдэг бол одоо одоогийн байдлаар бол маш том хатуу диск ээ. 24 терабайтыг бол бид нэр бол өгдлөө бол хадгалахад одоо хэдэн жилийн хугацаа бол шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр компьютер маань өөрөө ингэж маш хурцтай хөгжиж байна. Технологи маань хурцтай хөгжөөд байдаг. Бид нар болохоор энэ дунд болохоор ямар чадамжтай хүмүүс байх вэ гэдгийг одоо тодорхойлох хэрэгтэй. Яг хөө зарим хүмүүс болохоор бид нэр одоо энэ сайхан геймер болно гэж бодоо яваад байгаа. Тэгтэл одоо геймер буюу тоглоомчин болно гэдэг чинь бол бас ерөнхийдөө бол мэрэгжил бол одоохондоо бол биш байгаад байгаа. Зүгээр ерөнхийдөө нөгөө мэрэгжлийн хажуугаар давхар явдаг тийм хосолсон юм байгаа болохоос яг бол бас мэрэгжилгээ хэлэхэд бол хэцүүхэн байгаад байна тийм үү. Тэгэхээр мэрэгжил нөгөө бидний сонирхол хоёр юу вэ гэдгийг бас одоо ялгаагаа бид нар бол гаргах хэрэгтэй. За энэ хичээлтэй холбогдуулаад би багш нь нэг оноо 0.5 онооны асуулт асууя. Бас би юунийгаа ингээд хүндэтгээд сонирхолтой байх үднэс. За журналын ард бол бичээд авнаа. За энийг бол хамгийн түрүүнд хэлсэн оюутан маань 0.5 оноо аавна. За багш нь он сар өдрөнд бичиж аваад асуултаа асуунаа. UCS 101. За компьютерийн техник хангамжийн талаар асуулт асуу шүү. Компьютерийн их хавтан дээр төв процессорыг суулгадаг тэр суурийг англиар юу гэж хэлдэг вэ? Төв процессорын тэр суурийг англиар. Харин CPU-ийн төв процессор байхгүй юу? Тэгэхээр их хавтан дээр тэр төв процессорыг суурлуулдаг суурийг англиар юу гэдэг вэ? Суур. Би монголоор хэлээд байгаа байхгүй суур гэдэг нь. Одоо англиар та нар тэр үгээ хэлнэ. Board. Board чи хавтаа өөрөө. За хэлээд байгаарай. Зөв хариулт бол гараагүй байна. Техник хангамжийн мэдлэг. Тэр бол техник хангамжийн мэдлэг болж чухал байгаад байгаа шүү дээ. За яг асуултаа хөнгөвчлээ бас хүнд үйж магадгүй. За тэгвэл шуурхай санах ойг англиар юу гэж хэлдэг вэ? RAM. За хий хэлсэн бэ? Энэ 541 үү? 5400. Мөн тэ тэмбэрлэг ирэл. За RAM гэж хэлнэ. За энэ хэний бичээд авъя. Одоо энэ бол амархан асуулт шүү дээ, тэ? Шуурхай санах ойг англиар юу гэдэг вэ гэвэл та хэлээрэй. Тэмбэрлээ. RAM. RAM буюу Random Access Memory. Шуурхай хандлтад одоо тий дурын хандлтад санах ой гэсэн үг байгаа. За ингээд тэмбэрэл гэрэлт 0.5 оноо хөвлөө. За ерөөхдөө бол ингээд нэг онооны зарчим бол ингээд багш нүгөө явчих шүү. Оноо бол харамлаад тахгүй, энэ бол миний хувь юм биш. Та хэдийн л одоо авах хэрэгтэй оноо байгаа. За хичээл рүү өргөжлүүлээд оръё. За тэгвэл компьютер төрөл бүрийн мэдээлэл ингээд кодч шатгалдгаа гэж хэлчихлээ. За энэ бол одоо түрүүний ярьсныг бол тайлбарсан дэлгэрэнгүй зураг байна. Энийг бол дахиж одоо яриад хэрэггүй баха. За харин тоон өгөгдлийн төрөл дээр өгөгдлийг одоо үүсгэж байгаа төрлөөр нь хоёр ангилж байна. Эхнийх нь болохоор энэ одоо үүсгэж буй өгөгдлийн төрлөөр нь бүхэл тоо, бутархай тоо, за бүүлийн тоо гэж гурван ангилдаг байх нь байна. Тухайн тэр тоон өгөгдлүүдийг удирдах буй байдлаар нь жигсаалт, дараалал, стек, массив гэж дөрвөн ангилна. За энэ дөрвөн ойлголт бол манай энэ Python програмчлалын хэл дээр түлхүү яригдана. За тэгээд эхний энэ гурван төрөл хүртэл бид нэр бол өгөгдлийг ойлгох энгийн төрөл дээр бол яригддаг асуудал байгаамаа.
За тоолын системийн талаар бол ерөнхийдөө товч тайлбарлая. Тоолын систем гэдэг энэ ойлголт бол одоо бидний энэ эхний лаборатори ажил дээр бол дэлгэрэнгүй байгаа. Та бүхэн тайлбарлсан видео бичлэгүүдийг бол багш нь бас хүргэсэн тэр одоо e-learn цэг сайт дээр байгаа. За тэгээд ер нь бол тоолын систем маань хоёрын тоолын систем, компьютер маань хоёрын тоолын систем дээр бол түлхүү ажилладаг. Харин тэгтэл бид нар бол 10-ын тоолын системтэй өдөө хүртэл ажиллаж ирсэн тийм үү? Яагаад 10-ын тоолын систем үүснийг бол бидний мэдж байгаа. Хүн бол 10 уруутай. 10-ын тоолын системээр анх тоогоо тоолж эхэлсэн. За эртний грек ромын үеэс ахуулаад 10-ын тоолын систем хөгжсөн байгаа. За ингээд 1960-аад оноос 2-ын тоолын систем үүссэн. Суурь нь техник байдаг гэж түрүүн дурдсан. За ингээд 2-ын тоолын системээс ахуулаад тоон өгдлүүд маань 8-т 16-ын тоолын систем гэж суурилж өгдсөн. За нуга хаахгүй бол. За тэгвэл ингэж хөгжсөн бол одоо явж бид нар яагаад энэ 8-т 16-ын тоолын системийг бид нэр хэрэглэх болсон юм бэ гэдгийг зүгээр ерөнхийдөө товчоор ярих юм бол эдгээр маань нөгөө 2-ын тоолын системийг сайжруулсан хувилбар учраас энийг бол яг нөө одоо ингэж ашиглах хэрэг болсон. За энэ тоолын системийн тухай мэдээллийг 2 дугаар лекцэн дээр үзэх учраас хэдүүлээ энэ слайдыг алгах сайн явъя. За тоон өгөгдлийн төрөл. За ингээд тоон өгөгдлийн төрөл дээрээс бид нар бүхэл тоон өгөгдлийн төрлөө товч танилцуулъя. За энэ бол маш тодорхой ойлгомжтой. Бүхэл тоон гэхээр ерөөсөө 1 2 3 4 гээд ингээд тоолж байгаа бүхэл тоонууд орно. Гагцхүү энэ бүхэл тоон төрлийг integer гэж нэрлэлээ. Integer гэж нэрлэж байгаа бүхэл тоон төрөл маань 2.1 тэрбумаас хас 2.1 тэрбумаас нэмэх 2.1 тэрбум хүртэлх өгөгдлийг өөр дээрээ хадгална. За нэг өсөндөө 2.1 тэрбум өгөгдлийг нөөцлсөн учраас энээс илүү тоог хадгалах боломжгүй гэсэн үг. За integer гэдэг маань бүхэл тоо гэсэн үг байгаа. За тэгвэл одоо багш нь бол за энэ бол яг энэ мэдээлэл бол нөгөө танхимаар ороход зориулагдсан мэдээлэл байгаа шүү. Энийг бол одоо нөгөө захимаар орж явахт бас яг ороод дэмийдэхтэй товчоор хэлэх юм бол энэ дээр ямар мэдээлэл байгаа юм бэ гэхээр энэ хамгийн сүүлийн энэ 22 оны 1 сард компьютерийн шуурхай санахын үзүүлэлтийг бол энэ дээр харуулсан байгаа. За энэ дээр болохоор бол шуурхай санахын үзүүлэлт гэхээсээ илүү бас бид нэр одоо энэ дараагийн орчин үеийн технологи руу хөгжиж байгаа хатуу дискний мэдээллийг мэдхээс өөр аргагүй болсон. За хатуу диск маань одоо ингэж хөгжиж байна. SSD хатуу диск маань 1-8 терабайт болж хөгжиж байна. За ингээд 1-8 терабайт болж хөгжиж байгаа SSD хатуу диск маань одоо бид нар зүгээр унших хурдыг ярихад л асуудалгүй. 2022 оны 1 сарын байдлаар унших хурд нь 5000 мегабайт секунд. 1 секунд 5000 мегабайтыг уншина. Бичих хурд нь 1 секундэд 4400 мегабайтыг уншина. Унших хурд нь терабайтаар яригдж байна. За тэгээ энэ хоёр хатуу диск маань $334, нэг нь $256 яригдж байна. Хуучин хатуу диск маань SATA портоор их хавтантай холбогддог байсан бол энэ хоёр хатуу диск маань M2 гэсэн технологиор холбогдоод нэгсэндээ график картын өндөр хурдаар холбогдно гэсэн үг. 1 секундэд 5000 мегабайтыг хуулна шүү дээ. Залуусаа тэгэхээр 5000 мегабайт гэдэг бол 5 гига гэсэн ойлголт мөн үү? За мөн болж таарах гэдэг шүү дээ. Секундэд 5 гигаг хуулнаа. За ийм өндөр өгөгдлийг бол хуулах чадвартай хатуу дискүүд бол одоо гараад байгаа юм байна шүү. За энэ 22 оны мэдээлэл шүү. 21 он биш. За энэ бол яг та бүхний сэргээх юм мэдээлэл байж байна. За ингээд тоон өгөгдлийн хувьд болохоор ерөнхийдөө өргөжлүүлээд хэдүүлээ яваад үзье. Тоон өгөгдөл маань integer гэдэг нэрлэгддэг болсон. Тэгээд энэ маань өөрөө 4 байт мэдээллийг бол хадгалах орон зайг шуурхай санахой дээрээс эзэлдэг. Ер нь бол энэ тоон өгөгдөл дээр бол төрөл бүрийн арифметик үйлдэлүүдийг хийдэг. За арифметик үйлдэл гэж юу юм бэ гэхээр одоо нэмэх хас хүрч хуваах үйлдэлүүдийг хийх боломжтой. За ингээд тоон өгөгдлүүдийн төрлийн та бүхэнд энэ хэмжээсүүдийг харуулж байна. Өгөгдлийг одоо тэр хадгалах хэмжээ буюу одоо ямар хэмжээтэй тухайн өгөгдлийг хадгалт юм бэ? За ингээд short өгөгдлийн төрлийг болохоор 2 байт хэмжээтэй шуурхай санахой дээр хадгалаад тэр маань хас 32768-аас нэмэх 32767 хүртэл өгөгдлийг бол хадгална. Энэ хооронд л ер нь өгөгдлөө хадгална. За энэс илүү өгөгдлийг хадгалъя гэж бодож байвал unsigned буюу одоо энэ тэмдэггүй short төрлийг ашиглана. За энэ маань тэгээс 65535 хүртэл өгөгдлийг хадгалнаа.
санах хой дээр 2 байтын орон зайг эзэлнэ. За ягаад энэ нэмэх 65,000 болцсон бэ гэхээр энэ хасах 32,000-ийн тоог өөр дээрээ аваад тэгээс эхлэхээр 65,000 болж хувирж байгаа юм шүү. За дараа нь түрүүний бидний үзсэн интижер буюу бүхэл тоон төрөл маань хасах 2.1 тэрбумаас нэмэх 2.1 тэрбум хүртэл өгдлийг хадгална. За энэ хооронд бид нэр одоо өгдлөө хийж болно. Нэгэсэндээ хятадд хүн амаахан тоог тоолыг үйл энэ интижер тоог ашигланаа. Unsigned болон short төрлийг ашиглахгүй гэсэн үг. Санах хойдоо 4 байтыг эзэлнэ. За тэмдэггүй бүхэл тоон төрөл маань тэгээс 4 тэрбум хүртэл. За long тоон төрөл маань энэ дээр харагдсан байна. Хасах 2.1 тэрбумаас нэмэх 2.1 тэрбум хүртэл. За ингээд тэмдэггүй long төрөл байна. За энэ бол бас тэгээс 4 тэрбум хүртэл. За эдгээр бүхэл тоон, тэмдэггүй бүхэл тоо, long, тэмдэггүй long төрлүүд маань санах хойдоос 4 байтыг эзэлнэ. За одоо компьютерийн хамгийн нүсэр тоо хадгалах боломжтой 8 байтын өгдлийн төрөл рүү орж ийн. Энэ маань long, unsigned long гэсэн юм хоёр төрөл байгаа. За энэ long төрөл маань за одоо энэ тоог бол одоо багш нь бол хэлж амжихгүй тий. Тийм үстэй ч одоо тэрбум байтугай тоо байна. За харин тэмдэггүй long тоо маань тэгээс ийм тооны хязгаарыг бодноо. Ер нь бол тооны хязгаарыг бодох зорилттой өгдлийн төрөл байгаа. За тоон өгдлийн хязгаар гэж юу вэ гэж асууж магадгүй. Та бүхэн зориулаад багш нь мэдээлэл оруулсан байна. Компьютерийн параметрлалд хязгаар нь боломж товсгчийн утгууд эсвэл массивын дээд ба доод хязгаарыг багтаасан интервал буюу тэр хэмжээсийг хэлээд байна. Статистикийн хувьд үзэх юм бол хязгаар гэдэг нь тухайн өгдлийн цэгүүдийн хоорондох интервал буюу татамжийг хэлнэ. Ер нь бол тэр тухайн хоорондох тэр татамж хязгаарыг бол хэлээд байна. За түрүүн багш нь бол бүүлийн төрөл гэж ярьсан. За энэ слайд яагаад гүгээд байна. Энд ч дэш очихгүй юм. Бүүл юм байна. За бүүл гэж юу вэ гэж. За бүүл гэдэг маань болохоор энэ компьютерийн шинжилгээ ухаанд ашигладаг энэ бүүл яана гэсэн эсвэл бүүл гэсэн төрөл байгаад байгаа. Энэ маань болохоор үнэн буюу төрөй, худал буюу пас гэсэн хоёр утгыг авдаг. Үнэн худал гэдэг. За нэгэсэндээ энэ Английн математикч Локогч алдарт эрдэмтэн Жорж Бүүлийн нэрээр нэрлсэн. За энэ айлгуур болон логик системийг орчин үеийн бүх дижитал компьютерт ашигладаг болсноор энэ хүний нэр бол одоо мөнхөд дуусгах болсон. Энэ хүний нэр бол одоо ер нь ирээдүйд компьютер хизээ ашиглах байна. Тэр хүртэл энэ хүний нэр дурддагнаа гэсэн үг. За Жорж Бүүл нь бол 1815 онд төрсөн. За хамгийн гол хийж байсан энэ хүний судалгааны чиглэл нь сэтгэлгээний хуйлуудыг бол үндэслэлж энэ номыг бол гаргасан байгаамаа. За тэгээ энэ хүний хууль нь бол энэ Бүүлийн логикийн хууль явж энэ Августус Ди Морганы хуультай хавсраад Ди Морганы хувиргалт гэдэг энэ чухал том логик үйлдэлүүдийн багцыг бол аль бие усаар шинжилгээ ухаанд танилцуулагдсан байгаа юм шүү. Та бүхэн энийг бас үргэлжлүүлж судлаарай. За Бүүлийн логикийг бол одоо ярих чинь түрүү ярьсан тийм үү? Үнэн байвал төрөй, худал байвал пас. Энэ бол одоо Бүүлийн логикийн хуулийн үндсэн зарчим байгаад байгаа. Нэг өсөндөө түрүүний ярьдаг нөгөө хоёртын тоолын систем дээр суурилж яваад байгаа. Үнэн байна гэдэг маань нэг, худал байна гэдэг маань тэг гэсэн үг. За ингээд Бүүлийн логик дээр үндэслээд логик операторууд үүсдэг. За тэр логик операторууд нь and or not гэсэн буюу ба биш эсвэл гэсэн үйлдэлүүд үүсдэг. Энэ үйлдэлүүдийн талаар дэлгэрэнгүй одоо мэдээллийг бид нэр 2 дугаар лекцэн дээр үзнэ. За дараа нь бутгай тоо буюу хөвгч тоо. За энэ бол ерөөсөө маш их ойлгомжтой. Хөвгч тоо гэж юу вэ гэхээр бидний хамгийн энгийнээр мэдж байгаагаар болохоор бутгай тоо. Таслаас хойших тоог бол бутгай тоо гэж үзээд байна. За энэ ойлгомжтой асуудлыг бол дэлгэрэнгүй ярихаас хэдүүлээ. За эсгээд дараагийн слайд руу орё. За энэ хүү слайдн дээр юу харагдж байгаа юм бэ гэхээр параметрлын хэлний төрлүүдийн ялгаа. Одоо бид нар чинь бол энэ Python параметрын хэлийг бол энэ үйлрэл үүсгэх гээд хичээлийн хөтөлбөр дээр бол явж байгаа. За тэгтэл бол энэ хөвгч тооны энэ буюу одоо бутгай тоо float гэсэн энэ төрөл маань бусад өгдлийн параметрын хэл дээр хэрхэн байр суурь эзэлдэг вэ гэдэг дээр харсан байна. За зөвхөн энэ Python параметрын хэл дээр болохоор 64 битийн хэмжээтэй 8 байтын өгдлийг санах хойдор бол аавна. 15 оронтой тоог бол хадгалах боломжтой гэсэн байна.
За 15 оронтой тоо гэдэг бол маш их тоо шүү дээ юм аа. Ерөнхийдөө бол. За дараа нь 5 өгдлийн төрлийг бол яриа. За бол жигсаалт гэсэн өгдлийн төрөл байна. За энэ жигсаалт гэсэн өгдлийн төрөл маань болохоор нэг өсөндөө компьютерийн шинжилгээ ухаанд жигсаалт нь хязгаарлагдмал тооны дараалсан утгыг илэрхийлдэг хийсвэр өгдлийн төрөл бөгөөд ижил утга нэгээс олон удаа тохиолдож байвал үүнийг жигсаалт гэж ойлгож болно. За жигсаалтын жишээ нь бол Python програмчлалын хэлэнд tuple гэсэн үгээр бид нар ашиглана. Tuple гэдэг маань төсөлөг дарааллын математик ойлголтын компьютерийн дүрслэлийг бол хэлдэг. За жигсаалтын боломжтой хязгааргүй жигсаалтыг бол боломжтой одоо тийм хязгааргүй аналог урсгал гэж бас нэрлэж болдгоо. Tuple гэдэг маань математикийн хувьд элементүүдийн хязгаарлагдмал эрэмлэгдсэн жигсаалтыг tuple гэж нэрлэнэ. За дараагийн хэсэг рүү гаръя. За энэ та бүхнийг бол бас сэтэлжүүлэх үүднээс 2022 оны 1 сард компьютерийн ертөнцид болж байгаа шинэ мэдээллийг хүрэхээр нэг мэдээлэл оруулсан байна. 2022 оны 1 сард хамгийн өндөр үзүүлэлттэй төв процессор ямар процессор байсан бэ гэж асуусан чинь за энэ их үүсвэр нь доор шүү. Бенчмарк хийдэг нь албан ёсны дэлхийд алдартай вебсайт байна. За энэ вебсайтын дагуу болохоор Intel Core i9 серийн 12900K процессор хамгийн нэг топ оноог авчээ. 17638. За энэ процессор яагаад ийм өндөр оноог авсан бэ гэдэг үзсэн чинь энэ процессор маань өөрөө $599 зарагддаг. За тэгээд энэ 128 ГБ-ийн шуурхай санахыг дэмжиж ажиллана. Өгдлийг 4800 MT секундээр уншнаа гэсэн байна. DDR5 технологиор. Энэ бол маш их том өгдөл унших хурд байгаа юм шүү. За ерөнхийдөө бид нар бол энэ мэдээллийг оруулаад байгаа гол шалтгаан та бүхнийг бас ингээд уйд авахгүй үүднээс л оруулаад байгаа энэ сэтэлжүүлэх үүднээс. За яг одоо багшны бол хичээлийн дундуур дахиад 0.5 онооны асуулт бол асууж болж байна. Бас та бүхнийг бол энэ хичээлд идэвхтэй ойлгох гад л үзээд байна шүү дээ, тий. За техникийн хангамжийн талаар дахиад нэг асуулт суунаа. Одоо энийг бол хамгийн түрүүнд хариулсан оноогоо аавна. Энэ бол маш энгийн асуулт байх болно. За одоо багш нь ингээд дэлгэцээ харж байт. Хамгийн түрүүнд хариулсан шударгаар надад кодоо хэлнэ шүү. За техникийн хангамжтай холбоотой асуулт. Хатуу дискийг англиар юу гэж хэлдэг вэ? Задаргаагаар нь хэлнэ шүү. Хатуу диск. За бүр төхүүлж хэлвэл англиар HDD гэж тэмдэглэж байна. Энэ гурван үгсний тайллыг надад хэлээд өгөөч ээ гэж. Hard drive disk. За хэн хэлсэн бэ? Энэ 2010 50 Дэмбэрлөө. Тийм. За одоо яах вэ? Одоо нэг хүн хэлээлээвэл одоо нэг хүн л хэлээд байх. За ингээд Дэмбэрл нэг оноо авлаа. Нэг оноо ямар цэнтэвэ гэхээр манайхаа нэг оноо ч 30 онооны тестэн дээр юм уу 10 онооны сорил дээр 3 тестийг зөв бүгэлжээж авдаг оноо шүү дээ. Энэ том оноо шүү. Нэг. За ингээд Дэмбэрл нэг оноотой боллоо. Дэмбэрлдээ баяр хүргье. За бусны идэвхтэй оролцсон шүү. Зөвхөн Дэмбэрлд өгöd байгаа оноо биш. Бус нь авах боломжтой гэсэн үг. За массив гэж юу вэ гэж сууч. Массив бол ойлгомжтой. Энэ бол хүснэгтэн мэдээлэл. Компьютерийн шинжилгээ ухаанд энийг бол массив гэж хэлээд байгаа. Та бүхэн математик MT100-ны хичээл дээр бол массив үзсэн байх хэвээр. Энийг бол одоо өөрөөр матриц гэж нэрлэнэ. За ингээ матриц гэж хэлэхээр та бүхэн бол ойлгож байгаа бах, тийм үү? Матриц маань програмчлалын хэлэн дээр массив гэж нэрлэгдэнэ. За дараагийн өглийн төрөлтэйгээ танилцъя. Stack. Stack гэдэг төрөл маань ерөнхийдөө бол орчин үеийн компьютерийн програмчлалын болон төв процессорын архитектурт зориулж хэрэглэгддэг функцийг бол stack гэдэг байгаа. Одоо хамгийн гол нь бол бид нар жишээ аваад ярих юм бол нэг өсөндөө энэ маань чагсаалтын нэг бүтцийг stack гэдэг. Одоо хамгийн энгийнээр жишээ ярих юм бол Puppet буюу Strand хүмүүс одоо тэ цай ундаа уучаад аваачаад нөгөө тавгуудаа хураадаг. За тэр хураасан тавгууд маань дараа ингээд өргөдөд нэг одоо цамхаг болно шүү дээ. Тэ ерөнхийдөө ярих юм бол цамхаг болдог тийм үү. Ингээ одоо өргөдөд. За тэгвэл тэр хамгийн түрүүнд нөгөө тэр тавгийг угаах гэж байгаа тэр үйлчлэгийн ажилт маань хамгийн тавгаа одоо хамгийн сүүлд хураагдсан тавгийг
хамгийн түрүүнд авч уугаан тийм үү? Одоо ингээд өөрөө дараалцсан байгаа учраас. Үүнийг стек гэдэг. Нэг өсөндөө зарчим нь хамгийн сүүлд тэр хураагдсан тавгийг төрүүлж угааж байвал энэ бол стек үйлдэл. Одоо бууны магазин дээр ярих юм бол одоо нөгөө сумаа сумлан штэ тийм үү? Одоо 10 сум ордог бол 10 сумаа хийгээд хамгийн сүүлд орсон 10 дугаар сум төрүүлж буудагдана. Үүнийг стек гэж хэлж байгаа. Нэг өсөндөө энэ стек гэдэг нь үйлдэл маань массив дээр суурилж явдаг энэ чагсаалтын бүтцийг стек гэж хэлнэ. За энэс илүү товч одоо мэдээлэл бол өгөөд юм. Дараагийн хичээлүүдээр бид стекийг бол үзээ явчихнаа. За дараа нь дараалал. За дараалал бол ойлгомжтой. Компьютерийн шинжилгээ ухаанд дараалал гэдэг маань дарааллын дагуу хадгалагдж байгаа тэр объектуудын цуглуулгыг дараалал гэж үзнэ. За энэ маань нэг өсөндөө амьдрал дээр жишээ авч ярих юм бол бид нэр төрөл бүрийн зүйл дараалалд очрлж зогсдог. Сургалтын албаны үүдэнд бид дараалалаараа зогсдог тийм үү? Дараалалаар одоо төрүүлж ирсэн төрүүлж ордог. Хамгийн сүүлд ирсэн хамгийн сүүлд ордог. Үүнийг бол дараалал гэж хэлнэ. За дараагийн. За одоо текст өгүүлбэрийг дүрслэх хэлбэр рүү оръё. Текст өгүүлбэрийг бол дүрслэхдээ бол ерөнхийдөө бол тэмдэгт мөр хэлбэрээр дүрслэдэг. Энэ тэмдэгт мөр дотор болохоор энэ ерөнхийдөө болохоор яах нь вэ гэхээр төрөл бүрийн тэмдэгтүүдийн дарааллаас тогтсныг тэмдэгт мөр гэж нэрлэнэ. За энэ тэмдэгт мөрийг болохоор бид нэр болохоор төрөл бүрийн хэлбэрээр бол хэлж ярьж жансан байдаг. За үүнд болохоор character, string гэсэн хоёр хэлбэрээр бол тэмдэглэдэг. За Python програмчдын хэлэн дээр тэмдэгт мөрийг бол str гэсэн функцаар бол тэмдэглэн. За энэ нэг өсөндөө string гэсэн үгний товчлол байгаа. За энэ функцаар тэмдэглээд жишээ болгож ашиглах юм бол энэ дээр бол hello world гэсэн үгийг бол ашигласан байна. За ерөнхийдөө энэ оюутууд сууж магадгүй нь ягаад дандаа hello world гэж яваад идэм бэ гэж. Програмчлалын ертөнцид хөл тавьж програм бичих байгаа хүний хамгийн ихний хэвлдэг мөр бол яг уу жаншил болж үйлдснэг зүйл нь энэ сайн байны ертөнц гэдэг үг байна. Нэг үсэндээ хүн төрөөд төрөхтөө хүүхэд төрөхтөө уйлдаг шиг програмчлалын хэлэн дээр хамгийн түрүүний тэр хэвлэх ёстой үг маань энэ текст байгаа юм шүү. Тийм учраас дандаа энэ програмчлалын хэлэн дээр hello world гэдэг үг явдаг юм аа. За ASCII код гэж юу вэ гэж. За нэг өсөндөө энэ одоо замбраагүй олон кодуудыг маань дэлхий дээр нэг өсөндөө хинх замбраатай стандартд оруулсныг ASCII код гэж хэлж байгаа. ASCII код гэдэг маань бидний одоо энэ олон ертөнцид хэрэгжилж байгаа энэ олон хэлэн дээр ашигладаг тэр тэмдэгтүүдийн дарааллыг стандартд оруулсныг ASCII код гэж хэлнэ. Нэг өсөндөө massivt тэмдэгт мөрийн өгөгдлүүд байна гэсэн үг. За Unicode гэдэг маань болохоор бас ялгаагүй бидний энэ мэдж байгаа энэ өгөгдлийн төрлийг хэлж байгаа. За Unicode-ыг одоо хамгийн гол ялгаа нь юу вэ гэхээр за багшны слайдыг бол шинжлэхгүй шүү. Энийг одоо улаанаар тавьж шинжлэхгүй бол ингэж тодорхойлохгүй бол Unicode-ыг бол бид нар бол одоо яг одоо бол ашиглаж байна. За яагаад ашиглаж байгаа юм бэ гэхээр Unicode гэдэг энэ олон улсын стандартлагдсан төрөл маань одоо энэ компьютерийн Windows үйлдвэрлэлийн систем дээр энэ ашиглаж байгаа гарын дараавар маань Unicode төрлөөр хадгалагдана. За Unicode дээр болохоор энэ орчин үеийн хүн төрөлхтөнд ашиглаж байгаа нийт бүх хэл соёлын соёл дээр ашиглаж байгаа хэлний тэр үгсийг бүгдийг нь оруулаад хадгалсан энэ стандарт нэр төрлийг Unicode систем гэж хэлнэ. За ASCII-гаас бол арай илүү давуу талтай одоо ашиглагдаж байгаа. За зурагт өгөгдлийг дүрслэх энэ төрлийг одоо хэдүүлээ үзье. За зурагт өгөгдлийг дүрслэхдээ bitmap, vector гэж хоёр үндсэн төрлөөр бол зурагт өгөгдлийг бол дүрслэдэг байгаа. За ерөнхийдөө энэ өгөгдлийн төрлийг бол нарийн ярих юм бол энэ бол төрөл бүхэлдээ компьютерийн график мэргэжлийн нэг хичээлийн бараг 3 кредит орох хичээлийн хөтөлбөр байдаг шүү. Тийм учраас маш энгийнээр ярих юм бол зурагт өгөгдлийг дүрслэхдээ хоёрхан арга байна. Vector, bitmap. Vector дүрслэлээр зургийг дүрслэхэд бол бид нар бол одоо жишээлбэл за bitmap-а ярьчих. Bitmap гэдэг өгөгдлийн төрлийг бол бид нар нөгөө гар утсаараа зураг авахд үүсдэг тэр JPEG өгөгдлийн төрөл бол bitmap өгөгдлийн төрөл юм аа. За та бүхэн гар утсаараа зураг авлаа. Тийм үү? За ямар чамаагүй зураг авч болно шүү дээ. За тэр авсан зургаа бид нар яадаг вэ? Томруулдаг тий.
За над дээр зураг байна уу? За энэ дээр нэг зураг байна. Энэ одоо ямар зураг юм бол та. За нэг тэтгэх. За тэр зургийг томруулах тусам тэр зураг чанараа алддаг. Яаж алдаад байгаа юм бэ гэхээр одоо нэг өсөнтэй пиксел бүрээрээ илэрхийлэгддэг шүү дээ. За одоо энэ байна тийм үү? C Paramount гэсэн манай нөгөө Teams дээрх лого байна. За ингээд томруулаад хахаар эн чинь бүр чанараа алдаад ингээд бүрдэж ин тийм үү? Энэ явж явж пикселээс бүрддэг байгаа зураг маань. Тэгэхээр bitmap зураг маань томруулах тусам зургийн чанараа алддаг бол вектор зураг маань томруулах тусам зургийн чанараа алдахгүйгээр улам тод байдаг. Яагаад ийм тод байгаад байгаа юм бэ гэхээр вектор зургийг геометрийн дүрсүүдийг ашиглаж үүсгэсэн учраас хэдэн зуун хувьч томруулж болно, хэдэн мянга хувьч томруулж болно. Энэ нь бол зургийн чанараа алдахгүй тэр пиксел зураг пиксел бол яг хэвэндээ байдаг. Bitmap бол үгүй ээ. Зургийн чанараа алддаг. За вектор одоо bitmap хоёрын ялгааг бол энэ дээр харуулсан байна. Яг хөө bitmap зургийг зарим төрөлдөр raster гэж нэрлээ яваад байдаг. Энэ бол яг хөө ерөнхийдөө bitmap raster хоёр бол нэг ойлголт. Вектор гэдэг маань үндсэндээ ерөнхийдөө бас нэг ойлголт байдаг. За вектор дээр цэгийг дүрслэгийг үйл ингээл дүрсэлж чинь тийм үү? За шугамыг дүрслэгийг үйл ингээл зорчиж чинь. Тухайн талбарыг дүрслэгийг үйл ингээд зорчиж чинь тийм үү? Area гэдэг талбар. Тэгтэл raster bitmap зураг дээр тухайн цэгүүдийг дүрслэгийг үйл ингэж дүрслэнэ. Шулууныг бол ингэж дүрслэнэ. Шугамуудыг. Талбарыг бол ингэж дөрвөн үндстэй дүрсэлж чинь. Тэгэхээр энэ дээр бол ялгаа байгаад байгаа биз? Дүрслэх хэлбэр дээр. За энэ маань болохоор нөгөө компьютерийн графикийн нэгдсэн ерөнхий суурь ойлголт байна. За одоо тэгээд raster буюу bitmap хөгжлийн төрөл дээр одоо газрын зургийг дүрслэхдээ ингэж дүрсэлдэг байх нь байна. Одоо энэ дээр харагдаж шүү дээ. Газрын зургийг бол ингээд цэгээр. За вектор дээр болохоор ингээд харахаар бидний ойлгомжтойгоор тий. Тэгтэл одоо бодит ертөнцийн бид нэр газрын зургийг яаж дүрсэлдэг вэ? 3D хэмжээс дээр ингэж дүрслэнэ. Зүлгэр ногоо устаа ингэж. За тэгвэл вектор зургийн төрөлтэй ажилладаг програм хангамжлахаар Adobe Illustrator, CorelDRAW гэсэн хоёр програм хангамж байдаг. Энэ хоёрыг бол сурцсан байхад ерөнхийдөө насны хоолой бол олж иднэ. За bitmap төрлөөр одоо энэ инээж байгаа emoji буюу энэ зургийг дүрсэлсэн төрөл нь бол энэ дээр зүүн талын зурган дэх хэлбэрээр харагдаж байна. Massive code хэлбэрээр харуулсан төрөл маань баруун тал дээр харагдаж байна. За пиксел гэдэг ойлголтыг бид нар үзэх нь зайлшгүй хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ ойлголт маань одоо энэ зургийн хамгийн бага нэгж буюу энгийн нэгжийг пиксел гэж хэлж байна. Одоо мэдээллийг хэмждэг хамгийн бага нэгж нь бит гэдэгтэй ижилхэн зургийг дүрслэхдээ хамгийн бага нэгж нь пиксел. Нэг пиксел нь одоо нэг ширхэг шоо дөрвөлжин ойлголт дүрс байныг ойлгочих. За тэгвэл энэ пиксел чи ерөөсөө явж компьютерийн дэлгэцийн хэмжээс, гар утасны дэлгэцийн хэмжээс, зургийн хэмжээс төр дэлгэрэнгүй ордог. Одоо бид нэр 4К хэмжээстэй зургатыг амьдралдаа хэрэгэлдэг болсон. 4К хэмжээс зургатыг бид нар одоо амьдралд бол хэрэгжилж байгаа жишээний хамгийн энгийн жишээн дээр 4К хэмжээс гэдэг маань өөрөө 3840-ыг харьцах нь 2160 хэмжээстэй тэр пикселийн мөр байна гэсэн үг. Нэгсэндээ 3840 мөр тийм үү. Пикселийг 2160 баган пикселээр үржүүлж ээж бид нэр 4К зургатын дүрслэлээр дүрсийг үзэж байна. За багш нь бол 2001 онд шүү дээ. Манайх бол анх компьютертэй болсон. Тэгэхэд бол би чинь одоо та бүхэн ингээ харах юм бол өргөдмөр байгаа байхгүй. 800 харьцах нь 600-гийн хэмжээтэй 800 мөр пикселийг 600 мөр пиксел баган пикселээр үржүүлсэнтэй ажиллах ийм хэмжээтэй дүрсэн дээр компьютерийг анх сурж өгдлийг боловсруулж сурсан байх нэ. За тэгэхэд одоо та бүхний маань мэдлэлт бол 4К, 8К, 12К дүрслэл байна. За тэгэхээр энэ бол одоо компьютерийн асар том хөгжил дэвшлиг бол илэрхийлж байна. За дээрэс нь энэ зураг дүрслэхтэр нэг том ойлголт байдаг нь өнгөний ойлголт. Өнгөний нэг пикселийг ямар өнгөөр илэрхийлэх вэ? За ерөнхийдөө бол RGB буюу улаан, ногоон, цэнхэр гэсэн юм 3 өнгөний горим байдаг. За энэ 3 өнгөний горим дээр жишээлбэл улаан өнгө асыг гэвэл яах нь вэ? Улаан өнгөний код нь нөгөө 1 байт мэдээлэл дээрээ бүгдээрээ 1 бэжж улаан өнгө асна. Ногоон өнгө асыг гэвэл яах нь вэ? Ногоон өнгөний код дээрээ нөгөө 8 битээ 1 байт өгдөл нь бүгдээрээ 1 бэжж бол ногоон өнгө асна. За ингээд цэнхэр бол энэ гэх мэтчлэн
Тэгвэл гуруулаа асуул цагаан өнгө байдаг байх нь байна. Улаан ногоон цэнхэрэн гуруулаа асуул цагаан өнгө байдаг байх нэ. За дараагийн 0.5 онооны асуултыг асууя. Гуруулаа асахгүй байвал ямар өнгө асах вэ? За хамгийн түрүүнд хариулсан үнийг. За хар хин хэлч вэ? 058 уу? 004 Бэмсүрэн. Тий. За яг зөв шүү. За эн чи яг хичээлд идэвхтэй болж байгаа хэлбэр шүү дээ. Б 2000 200 80000 юм байна те. 80004. Бэмсүрэн. За гуруулаа асахгүй байвал хар өнгө үүсэн шүү залуусаа. Хар өнгө үүсэн. Энэ яагаад ингэж чухал юм яриад байгаа юм бэ гэхээр эн чи нөгөө манай алгоритм франц хичээлтэй ер нь нэх холбоогүй мэт санагдавч эн чин та нарын ерөнхийдөө инженер хүний мэдчих хэвээр ойлголт байгаад байгаа. Тэгэхээр энэ одоо багш нь миний энэ веб хөтөч веб браузер гараад ирэхэд та бүхэнд харуулъя. Би нээчлээ энэ дээр. Тэгэхээр тэр 3 өнгөний горимч болохоор энэ одоо хэрэглээ нь юу юм бэ гэхээр одоо энэ гадаа дотоод гадна тийм үү барилгын гадна дотор ашиглаж байгаа бүх энэ зар сурталчилгааны дэлгэцүүд энэ дээр ажиллаж байгаа. Одоо бидний компьютерийн дэлгэц хүртэл энэ гэрлэн диодын тусламжтайгаар ажилладаг. За энийг нэгэт энэ манай уншаад байна тийм үү. За энэ LED диод гэж. За саяста амар хурдстай хар гэж хариулсан сандраад аргагүй тэгж хариулахгүй одоо нөгөө эн чинь оноогоо алдах гэдэг. Зөвлөдөө ерөнхийдөө нэгтгэвтэй байх хэрэгтэй. Ер нь бол явж бол залгуучудаа энэ хичээл сургууль гэлтгүү бидний амьдрал бол хүний харилцаан дээрээс тогтдог шүү. Харилцаа. Хүн ямар харилцаатай байна тэрүүгээрээ л өөрөө ер нь ирээдүйд амьдрна. За ийм гэрлэн диод байд юм а 3 өнгөөр хасдаг. Ерөнхийдөө одоо энэ харагдаж байна энэ. Яг ийм гэрлэн диод. Энэ одоо улаан өнгөтэй. Энэ маань өөр дээрээ 3 өнгөөр хасдаг. Тэгээ энэ 3 өнгөөр хасдаг энэ гэрлэн диодыг чинь нөгөө аваачаад олноор нь ингээд суваа холбоод LED панел болгож байна. Нэгэсэндээ нөгөө одоо энэ та бүхэн харсан да одоо нөгөө гадаа байгаад одоо энэ талбайн зүүн талд одоо тэгээд энэ өргөө 2 кино театрын дээр байдаг энэ гэрлэн самбарч энэ багхгүй юу. Тэгээ энэ чи өөрөө ингээд асахтай болохоор явж одоо энэ биш үү те бүр хуучна нь энэ байна. За орчин үед ийм болцсон. Тэгээ эн чи өөрөө асахтай болохоор нэг өнгө нь асуул нэг өнгө илэрхийлнэ. Улаан ногоон асуул ногоон, цэнхэр асуул цэнхэр, улаан асуул улаан. Тэгээд асахгүй байвал хар. Гуруулаа асуул цагаан өнгө илэрхийлчихнэ. Тэгээ эн чи ингээ олуулаа яваад ирэхээр нөгөө бидний энэ мэддэг LED гэрлэн технологиор ийм өнгөийг бүтээж штт. Ийм өнгөийг. За ерөнхий ойлголтыг бол багш нь өнгөний ойлголтыг бол танарт хангалттай өглөө. За тэгвэл одоо компьютер дээр багш нар ингээд лекц орохдоо ч юм уу проектор компьютертэй холболтын хоёр арга байна. Нэг нь болохоор энэ дүрсийг бол цацхтаа VGA холболтыг ашиглаад нөгөөх нь HDMI холболтыг ашигланаа. За энэ VGA гэдэг маань болохоор видео график array буюу одоо нэгсэндээ видео графикийн массив гэсэн үг. Одоо энэ манай Python харамчлалын хэлтэй ойролцоо. Энэ array гэдэг бол массив гэсэн үг шүү. Матриц гэсэн үг. Тэгэхээр видео графикийн массив гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр нөгөө видео графикийн массив шиг матриц шиг энэ цуваа өгдөл олон хүснэгтэй өгдлүүдийг гаргадаг гэсэн үг. Тэгэхээр энэ цэнхэр өнгөний холбогч байвал энийг VGA холбогч гэж хэлнэ. За энэ холбогч маань одоо энэ байж гэн тийм үү. Та бүхэн одоо нөгөө танхимаар орж явах чи одоо заримдаа ингээд проекторын өнгө нь цэнхэр ногоон болоод өнгө алдаад байвал энэ VGA энэ портны чинь холбогддог портны энэ 1-3 дугаар шамных нь аль нэг нь гэмтэхэд улаан өнгөө гаргаж чадахгүй, ногоон өнгөө гаргаж чадахгүй, цэнхэр өнгөө гаргаж чадахгүй улмаас нөгөө дэлгэц маань хөхрөөд нэг сонин өнгөтэй болж харагддаг байна. За HDMI порт маань болохоор арай дараагийн давуу талыг олгож байгаа. Энэ юу вэ гэхээр дуу дүрсийг зэрэг дамжуулдаг. Ингэснээр хоёр кабель зэрэг явах шаардлагагүй болсон. HDMI кабелийг болохоор товчлон
high definition multimedia interface гэж нэрлэнэ. Нэгсэндээ өндөр нэгтаршилтай мультимедиа холбогч гэсэн үг. За дараагийнс. За JPEG төрөл. За JPEG төрөл маань болохоор одоо бид нар гар утсан дээрээсээ зураг авахад энэ төрөл маань үүсч болно. Гар утсан дээрээ зураг авах. За энэ Алдарт Америк нэгдсэн улсын нөгөө Grand Canyon-ы зургийг авч байгаа зураг байж байна. За энэ орчин үеийн дижитал тоон бүх смарт ухаалаг утсан дээрээс энэ зураг дарахад энэ өгөгдлийн төрөл маань хадгалагддаг. За яаж хадгалагдсанаа мэдхүүгвэл авсан зургийнхаа details хэсэг рүү яваад орохоор JPG гэд хадгалагддаг. За энэ маань JPEG өгөгдлийн төрөл буюу одоо бидний ашиглаж байгаа bitmap зургийн нэг төрөл юм аа. За та бүхний сэтгэлээс сэргээх үүднээс одоо багшны энэ 2014-5 за энэ 16 онд байна уу да энэ байгаль нуурын ирэг дээр зогсож байгаа зургийг аваад тавьсан байна. Энэ зургийг аваад авсан зургийнх нь төрөл маань энэ дээр ингэж харагдаж байна гэсэн байна. За энэ бол зүгээр бодит амьдралын хэрэглээ байхгүй юу? JPEG гэдэг бол бидний байнгын ашиглаж байдаг өгөгдлийн төрлөө зурган төрөл. За энэ бол нарийн ойлголт. Одоо JPEG зургийг бол яах нь вэ гэхээр шахдаг. Шахаад хадгалах юм бол өндөр чанартай JPEG зураг одоо жишээлбэл 77.9 кБ хэмжээтэй ингээ хадгалахад сул дундад чанартай нь 19.1 кБ хэмжээтэй болно. Тэгэхээр энд ялгаа юу байгаа юм бэ гэхээр дүрслэлийн хувьд харагдах үзмжийн хувьд ялгаатай байгаа. Яг хөө магадгүй та бүхэнд нөгөө дэлгэцээр дамжуулж гаргаж байгаа учраас өнгөний нэгтгэрсэл нь яг хөө сайн харагдахгүй байгаа боловч ер нь бол энэ хоёр зураг маань одоо нэг нь тод нэг нь бүдэг барзгаар одоо дүрслэлтэй байгаа. За дараа нь PNG зургийн төрөл. За энэ маань болохоор Portable Network Graphic буюу нэгсэндээ веб дээр суурилж зургийг бол ажилуулахад хэрэглэдэг юм график төрөл байгаа. За нэгсэндээ болохоор одоо бид нар бол яг нь JPEG зураг маань болохоор ардаа суур дэвсгэр өнгөтэй байдаг бол энэ PNG зураг маань суур дэвсгэр өнгөгүй байдаг. Зүүн талын шон зургийн зураг маань JPEG, баруун талын зураг маань PNG байдаг. Тэр ялгаа нь юу байгааг харуулах гэж багш нь ардны ногоон өнгө тавьсан бэ гэхээр энэ баруун талын JPEG зураг маань ардаа суур background өнгө байхгүй. Тийм учраас ард нь ногоон дэвсгэр тавьчих гэсэн. Зүүн талынх маань background дүрс байгаа. Та нар одоо ингээ сайн харах юм бол жоохон бүрзгэр байгаад байгаа үстэй. Энэ шоо маань зүүн талын шоо маань. Тийм байгаа үстэй. Баруун талын шоо руу шилжчихээр дэвсгэр өнгө байхгүй учраас ард нь ногоон өнгийг багш нь оруулж өгсөн юм аа. За тэгээд энэ PNG зургийн гол ялгаа нь юу байх вэ гэхээр веб хуудсан дээр байршуулахад файлын хэмжээ JPEG-ийг бодвол хамаагүй бага. Хэд дахин бага байдаг. За энэ давхцсан явж. За энэ устгах. За дараа нь дууны өгөгдлийн төрөл. Дууг дүрслэх. За байгаль дээр бид нар бол одоо аналог хоолоогоор бие биентэйгээ ярилцдаг шүү дээ. Тийм аналог гэдэг ч одоо миний энэ ярьж байгаа дуу хоолой аналог. Одоо энэ хажууд дуурайд байгаа энэ юу сонсогдож байна? За дуурайраа юу сонсдоо тэр хүмүүс. Заавал манайхаа хатгүй үстэй. Юу сонсогдож байна манайхаа? Нэг юм гойчод дуурайд байгаа үстэй. Энд чинь бол бас тийм аналог дуу байхгүй юу? Нэгэсэндээ горхины чимээ. Тэгтэл чинь энэ дуу чимээ, дууны эффект, энэ хөгжим, ярианы бичлэг бүгд эн чин дуу болж хадгалагдана. Энийг бол аудио гэж хэлээд байгаа. Аудио. Компьютерт энэ тоо хэлбэрлүү шилжсэн аудио энэ дуун төрлийг дараах энэ дууны төрлөөр хадгалж болно. За, одоо багшийн нөгөө ярьсан чинь энэ дээр дэлгэрэнгүй зургаараа байж штэ. Миний энэ ярьж байгаа дуун долгион та бүхэнд микрофоны тусламжтайгаар ингээд дамжаад миний энэ аналог долгион маань компьютер дээр цахилгаан долгион болж хувираад цахилгаан долгионыг маань энэ ADC гэдэг энэ төхөөрөмжийн тусламжтайгаар аналогоос одоо дижиталчлах гэсэн үг шүү дээ. Одоо тоон болгох технологийн тусламжтайгаар тоон цуваа болгоод хоёртын тоон код болгоод тэгээд та нар сонсогдохдоо яах нь тэр дижиталаас аналог болгож хувиргадаг тэр DAC гэж бичсэн байна энэ дэр тийм үү. Энэ технологи буюу одоо дижиталаас аналог болгож буцааж цахилгаан долгион болгоод спикерээр та нарын жигэнд сонсогдуулж байна. Чихвчээр. Энийг дуун долгионыг тоон хэлбэрлүү шилжүүлэх гэж нэрлэнэ. За маш ойлгомжтой. Одоо энийг бол ерөөсөө мэргэжлийн ангийн хүмүүс үздэг ойлголт байхгүй юу? Тэгэхээр бид нар бас энийг бас мэдчих хэрэгтэй.
Ер нь инженер хүн бол бүх мэдлэгийг бол мэдчих хэрэгтэй байдаг. За MP3 файлын төрөл. За энэ маань болохоор нэгсэндөө Бетховены алдарт симфони нэг компакт диск буюу одоо CD-н дээр 700 МБ хэмжээнд агуулад одоо Бетховены алдарт тэр симфони маань одоо ойролцоогоор хэд байдгийг те нэг 10 симфони байлаа гэж бодъё л да. 700 МБ хэмжээтэй. Энийг MP3 технологиор ашиглаад дуугийн шахаад файлын хэмжээг нь багасгах юм бол файлын хэмжээ нь 70 МБ хэмжээтэй болно. Үүнийг MP3 технологи. MP3 технологийн бидний амьдралд үзүүлсэн том нөлөө бол алдарт Стив Джобсын зохиосон ямар төхөөрөмж үлээ? Одоо бид нэр ашиглаад байгаа. Apple. Тэгээ Apple шүү дээ. Apple-ийн хамгийн анхны гарсан төхөөрөмж чи юу юм? Халаас нь багтдаг. Сүүлдээ бүр одоо iPod яг зөв. iPod-ын тусламжтайгаар дэлхийд дахин MP3 технологиг бол мэдсэн. MP3 технологи гарцсан байсан. Тэгээд Стив Джобс маань сэрэгдэл готон байсан учраас MP3 технологиг аваад ингэж хэлсэн. Ерөөсөө ийм л юм зүйл хэлсэн шүү дээ. $1 та бүхэн хамтлаг дуучдын одоо тий тухайн тэр альбом буюу сингл цомогт нь нэгэн дуу хийх байдаг тийм үү. За тэр хийх дууга та нар 99 центээр зарчгаа. Тийм үү. Тэр 99 центийг чи одоо жишээлбэл та одоо хамтлагийн дуучин зохиогч юм бол нэг 70 центээ авчгаа. Би зарсныхаа үйлчлэгэнд нэг тэр 29 центийг чи авъя гэд хэлсэн. Тэгсэн чинь анх хамтлаг дуучид юу гэж хэлсэн? Бити солиороо дээ гэж хэлсэн тий. Тийм үстэй одоо яаж ч утсан $1 дууг чинь зарыг 29 центийг би авъя 70 центийг чи ав гэж хуурлна юм үстэй. Тэгсэн чинь анх бол тухайн үед энийг зөвшөөрөөгүй хамтлаг дуучид бол ороогүй. За ингээд тэгээ байдал 99 оноос хойш өөрчлөгдөд ингээд явж исэн чинь анх зөвшөөрсөн хүмүүс тэр бомтой саятан болж ирсэн. Яасан бэ гэсэн чинь нөгөө одоо логикоор бол юм баггүй юу? Тэр хамтлаг хайртай дуучныхаа дууг нэг хүн сонсох уу? Тэгээ нэг хүн сонсно гэж байхгүй тийм үү? Тэр одоо Apple нөгөө Store дээр зарж байгаа байхгүй юу? iTunes дээр. Тэгэхээр нэг хүн мэдээж сонсохгүй. За энэ тоо маань одоо 10 болсон 100 мянга сая тэрбум хүн татж авсан. Тэгэхэд нэг дууг тэрбум хүн татхад нөгөө нэг дуу чинь 99 цент тэгэхээр тэрбумаар үржүүлээд нөгөө дуу ч хэдэн төгрөг болох нь вэ? 999 сая болно шүү дээ. Тэгэхээр нөгөө дуучин маань угаасаа тийм байдаг үстэй. Одоо ямар ч хамтдаг дуучдын нэг л дуу топ хит. Тэгээ нөгөө бусад дуунууд нэг сүртэй байдгүй ирнэ бид нэр цомгоор нь тухайд авдаг гэсэн багхгүй 99 2000 онд CD-н дээр. Тэгэхэд чи нэг дууг нь 99 центээр зараад тухайн үедээ зөвшөөрсөн хүмүүс нь саятан тэрбумтон болсон. Зөвшөөрөөгүй хамтлаг дуучид нь сүүлд нь араас нь ороод нөгөө хүмүүсийгээ бодвол арай бага ашиг болсон гэсэн үг. За MP3 технологийн хувьд товч ярихад юм байна. За тэгвэл 32 ГБ-ийн шуурхай санах байтай. Үгүй тогтмол санах байтай. SSD хатуу диск буюу одоо гар утсан дээр та энэ MP3 технологиор хэдийн хэмжээний урт сонсох боломжтой дууг хадгалж болох вэ гэж. За тэгвэл 320 килобайт per секунд буюу 1 секундэд 320 килобайтыг агуулдаг ийм татамжтайгаар та дууг тавих юм бол 222 цаг 12 минутын дууг бол хадгалах боломжтой. Харин бүр энэ 16 килобайт per секунд гэж байна. Энэ бол өстой айгүй сул чанартай MP3 шүү. Ингэх бол 555 цагийн дууны бичлэгийг бол хадгалах боломжтой. За дараа нь одоо хэдүүлээ энэ видео бичлэгийн хөгжлийн төрөл рүүгээ орё. За анх видео бичлэг үүснэ шалтгаан маань ийм байгаа шүү. За нөгөө зураг л үүссэн байгаа тийм үү? Технологийн дараалал ихтэй зураг үүссэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг хүн ингэхгүй одоо энэ морины зураг яваад байна шүү дээ. Одоо энэ чинь 1800 он чинь зураг аваад үүсчихэж байгаа. Тэгээ дараа нь видео бичлэг үүсгэх гэдэг. Тэгвэл видео бичлэг чинь зурган дээр суурилж хөгжсөн. Ягаад зурган дээр суурилж хөгжсөн бэ гэхээр нөгөө авсан зургуудаа тодорхой дараалалд оруулахаар видео бичлэг үүсэж байгаа. За тэгтэл одоо компьютерийн шинжилгээ ухаанд ер нь одоо энэ кино урлагт 1 секундэд 24 кадр буюу 24 дүрс тэр фрейм 24 фрейм буюу 24 зургийг үзүүлж
та бүхэнд видео бичлэг үүсдэг. Дахиад хэлье. 1 секундэд 24 зургийг тодорхой дараалт оруулахаар 1 секундын видео бичлэг үүснэ. За хамгийн анхны видео бичлэг гарч ирсэн зургийн кадрын давхиж байгаа морьтой юугэн дээр харуулсан байна. За видео бичлэг бол зурган дээр суурилж үүссэн байгаа. За видео бичлэгийг бол одоо бид нар ингээд дурын одоо гар утасны камераар ингээд видео бичлэг хийх юм бол MP4 гэсэн технологиор хадгалнаа. MP4 гэсэн технологийн үгний маань товчлол энэ дээр Moving Picture Experts Group гэсэн нэртэй байдаг байх нь байна. За MP4 технологи маань одоо бидний одоо амьдралд түлхүү ашиглагдаж байгаа. MP4 технологиг бол бид нар харьцуулж багшны ярих юм бол MP1 гэдэг маань одоо видео CD буюу видео компакт дискэн дээр ашиглагдаж байсан MP1 технологи. За дараа нь одоо бидний мэддэг DVD буюу дижитал видео дискэн дээр ашиглаж байгаа MP2 технологи. Одоо та бүхний энэ гэртээ орон нутгад ашиглаж байгаа тоон өргөн нэвтрүүлгийн технологи буюу дижитал видео бродкастинг технологи маань MP4 технологи дээр суурилж хөгжиж байгаа. За энэ дотроо DVB, ST, S2, ST2 гэсэн технологиуд дээр хөгжиж байгаа шүү. За ингээд санахын картанд хадгалагдах зураг, видео файлын хэмжээг товчоор илэрхийлье. За энэ дээр жишээн дээр болохоор 10 мегапикселийн зургийн аппаратаар авсан. За видео бичлэгийг 1080 HD-гээр 1080 пикселийн хэмжээтэй high definition хэмжээгээр хадгалсан MP3 технологиор хадгалсан одоо ингээд дууны хэмжээсүүдийг ярьсан байна. За тэгэхэд 64 ГБ-ийн хэмжээн дээр 10 мегапикселээр 3600 зураг авч хадгалнаа. Видео бичлэгийн хувьд болохоор 1080 пиксел буюу одоо high definition HD бичлэг 160 минут. 160 минутын бичлэг хадгална. MP3 технологийн одоо дундаж чанартай хэмжээтэйгээр 4000 дуу хадгалнаа гэсэн байна. За энэ бол яг ийм ойлголт байлаа. За өнөөдрийн хичээл бол ийм 60 слайднаас бүтсэн бас нүсэр слайд бүхий хичээл байлаа.